That government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын удам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. Социалист Румын улсын удирдагч Николай Чаушескугийн засаглалын сүүлчийн он жилүүд нь Румын улсын түүхэнд хамгийн харгас бөгөөд эмгэнэлтэй он жилүүд байв. Тэрээр 1965 онд Румын улсын төрийг барьж 24 жилийн турш тасралтгүй тус улсыг төмөр нударгаар зангидсны эцэст 1989 онд тэрээр ард иргэдийн хүчин давтан суудлаасаа бууж улмаар эх орноос нь зугтаж яваад сэргийнхэндээ баригдан цаазлуулсан түүхтэй. 1989 оны 12 дугаар сар Румыны нийслэл Бухарест хотын төв талбайд 50,000 гаруй хүн цуглараад байв. Хүний тоог хангалттай бүрдүүлэхийн тулд тэнд байсан хүмүүсийн дийлэнхийг нь сургуулиуд болон ажлуудаас нь шууд авчираад байв. 12 дугаар сар бол мэдээж гадаад тэсгийн аргагүй хүйтэн байсан бөгөөд эдгээр 50,000 гаруй хүмүүсийн зарим нь ердөө цор ганц хүнийг үг хэлхийг хүлээж гадаа бүхэл бүтэн 5 цагийн турш 12 дугаар сарын эд хүйтэнд хүлээн зогсжээ. Харин тэрхүү үг хэлэх ёстой хүн нь мэдээч Румыны төрийн тэргүүн Николай Чаушеску байв. Тухайн цугларалтаас ердөө хэдхэн хоногийн өмнө Румыны Тимишоара гэх хотод орон нутгийн засаг захиргааг эсэргүүцсэн сүмийн номлогчийг тус хотын цагдаагийнхан баривчилсан байна. Гэвч нутгийн иргэд энэхүү баривчилгааг эсэргүүцсэн тул цэргийнхэн энгийн иргэд рүү гал нээж хэд хэдэн хүний амьд хүрээд байж энэхүү цэргүүд иргэнээ хөнөөсөн мэдээ Румын даяар хээрийн төмөр мэт хурцтай дарахж улс орон даяар Чаушескугийн дэглэмийг эсэргүүцэх үзэгдэл газар авч хизээ мүдгүй тесрэхэд бэлэн дарьтай торох болоод байж чухам энэхүү шалтгааны улмаас Чаушеску 1989 оны 12 дугаар сард нийслэл хотын төв талбайда 50,000 гаруй иргэдийг цуглуулан үндэсний телевизээрээ шууд дамжуулалтаар мэдэгдэл хийхээр шийдсэн байна. Гэвч галыг намжаах гэсэн түүний энэхүү оролдох нь үнэн хэрэгтээ түүний амьдралын хамгийн том алдаа болон хувирсан юм. Тэгэхээр гол сэдвтэ орохоос өмнө та бүхэндээ хамтран ажиллагч байгууллага болох үндэсний үйлдвэрлэгч Домч Бор брендийг бол танилцуулж байна. Домч Бор брендийн хунчирт 5 тансаг зэрэг цувралуудын нэг нь шин төрөл болох хушны самартай төрөл маань энэхүү худалдаанд гараад байгаа юм. Энэхүү шин төрөл нь Монгол орны ойгоос өндөр сортын самрыг шидж сонгон орчин үеийн технологиг уламжлалт ангаах ухаантай хослуулсан гайхамшигтай бүтээгдэхүүн юм а. Та бүхэн энэхүү тансаг зөөлөн амттай бүтээгдэхүүнийг нэг удаадаа хэрэглэхдээ 37 мл буюу эрүүл мэндэд хамгийн зохистой хэмжээгээр хэрэглэхийг зөвлөж байгаа юм а. 50,000 гаруй иргэдийг удаа хүлээлгэсний эцэст Чаушеску төв талбайн өөдөөс харсан эндэртэй гарч ирэн хүмүүс рүү дадлан мэдчихв. Олон нийт яг л түүнийг чин сэтгэлээсээ дэмжиж буй мэтэр түүний өөдөөс харан бүгд ухаалцгаав. Гэвч яг нарийн сайн харах юм бол урд талын игнэнд байрлах хэдэн мянган хүн алгаа ташиж байснаас биш дундуур болон хойгуур зогсож байсан хүмүүс ямар ч хөдөлгөөнгүй зогсоцгоож байв. Үнэн хэрэгтээ тэдний дэмжин уухаарч байгаа нь бүгд цөм худал байж хэрхэн ийм чанга дуу гарч байсан бэ гэвэл төв талбайд хэд хэдэн хэсгүүдэд урьдаас том хэмжээний өсгөгчдийг байрлуулсан бөгөөд Чаушескуг үг хэлэх бүрт тэдгээр өсгөгчүүд нь хүмүүсээ уухайлан хашгирч буй дуу чимээг зохиомлоор үүсгдэг байж ингээд хэсэг зур уухайн дуу сонсогдсны дараагаар Чаушеску үгээ хэлж эхлэв. Мэдээж эхэндээ бүх зүйл хэвийн болох ёстой зүйл болдгоор нь бодож буй мэт байлаа. Гэтэл түүнийг үргэлжлүүлэн үг хэлж байтал гинэтхэн иргэдийн дундаас хэн нэг нь орилох чимээ гарч удалгүй тэр орилон бүр хүчтэй, бүр олон хүнийх болон хувирав. Энэ нь мэдээж хэрэг урдаас бэлдсэн уухай огтосоо биш байлаа. Харин ард түмний энэ их нүргэнийг сонссон Чаушеску хэлж байсан үгээ зогсоон балмагдаж яахаа мэдэхгүй болов. Энэ үед түүний эхнэр хэн нэгэн сая буудах шиг боллоо хэмээн орилоход түүний бие хамгаалагчдын нэг нь ардаас нь дөхөж ирээд тэд барилга руу дайрч эхэллээ хэмээн хэлжээ. Яг энэ үзэгдэл буюу ард иргэдийн энэ их уур хэлэн бослого тэмцлийг зурагтаар улс орон даяар шууд дамжуулж байсан учраас бусад иргэдийг төрхрөхгүй тулд телевизийн камерыг дээш болгон тэнгэр харуулах тушаал өгөв. Энэ үеэр Чаушеску болон түүний эхнэр хамтдаа уурлаж бухимдсан ард иргэдийг тайван байцгаа хоошоо болцохоо гэх мэтээр орилсоор байлаа. Гэхдээ хамгаалалтынхан эцэст нь нэг иргэдийг ухрааж хүмүүсийг зогсоох ёстой байранд нь оруулан зогсоод чадав. Үүний дараа Чаушеску өөрийн дуу хоолойгоо улам ширүүн болгосоор өөрийн үгийг түргэх нь дуусгаж иргэдийг гэртээ харьцаахыг тушаажээ.
Гэвч түүнийг үг хэлсний дараагаар иргэд гэртээ харихаас татгалзаж эсэргүүцэл үзүүлж эхэлцгээв. Ард иргэдэн түүний 24 жилийн турш үргэлжилсэн худал хуурмаг засаглал түүний дарангуйлал ер нь Чавшескугаас өөрөөс нь хүртэл бүр мөсөн затгсан энэ байв. Улмаар төв талбайд Чавшескугийн өөрийнх нь цуглуулсан 50,000 хүн ганцхан хормын дотор өөрийнх нь эсрэг нэгдсэн 50,000 хүний айран болон хувирч гудамж талбай хот бүхэлдээ эмх замраагүй байдалд давтаж Чавшескуд тонил эрх чөлөө гих мэт үгс Бухарест даяар нүргэлж эхлэв. Иргэд өөрийнх нь эсрэг боссонд Чавшеску газууртлан уурлаж нийслэл хоттон цэрэг танк болон тагнуулын бие бүрэлдэхүүнүүдийг оруулж ирэхийг тушаав. Тэрээр цэргийнхэнд хандаж ямар ч аргаар хамаагүй босцохыг дар хэмээн үүрэгдэжээ. Хідэн хүн өгөх нь хиндэж хамаа байхгүй. Гол нь дар устдаг. Цэргийнхэн ч түүний тушаалаар зэвсэг барин иргэдийнхээ эсрэг тэмцэж эхлэв. Цэргийнхэн иргэдийг буудаж эхэлсэн тул иргэд мөн өөрсдийнхөө хамгаалалтыг босгож мөн цэргийн зохион байгуулалтанд орж улс орон даяар ганцхан шөнийн дотор иргэний дайн дэгдэж эхлэв. Харин маргааш өглөө гэхэд Бухарест хотод цусндаан будагдсан байдалтай болов. Тэр их цусыг арилгахын тулд хотын гал унтраах ангийн бүх машинууд дайчлагдаж барилга талбай, газар, цементгээд хаа сайгүй хатсан цуснуудыг даралттаа усаар шүршин угааж эхлэв. Мөн тэр үед Чавшеску нийслэл хотоос огт явалгүй тэндээ байсаар байж. Тэр өглөө бол 1989 оны 12 дугаар сарын 22-ны өглөө бөгөөд Чавшеску иргэдийн эсэргүүцлийг дарж чадсан хэмээн итгэж байлаа. Нэгэнт эсэргүүцэл дарагдсан тул бүх зүйл эргээд хэвийн болох ёстой. Гэвч үнэн хэрэгтээ түүний буруу байв. Тухайн өдрийн нар жаргахын өмнөхөн хотын хамгийн том үйлдвэрүүдийн ажилчид бүх нийтээрэн ажил хаягт зарлаж хотын төвийг чиглэн асар том хэмжээний жагсаал ирж байгаа талаар гинтийн мэдээ ирэв. Гэтэл Чавшескугийн өөр нэг төсөөлөөгүй зүйл бас гинэтхэн болов. Цагдаа болон цэргийнхэн тэдний эсрэг гал нээх үүрэгтэй байсан ч хүчний байгууллагынхан гал нээхээ зогсоож иргэдийн эсрэг ямар ч эсэргүүцэл үзүүлэхгүй байлаа. Харин ч эсрэгээрээ цэргийнхэн энэхүү жагсаал нэгдэж хамт жагсаж эхлэв. Энэ үед сандарч боломгдсон Чавшеску Румыны коммунист намын төв хорооны гишүүдийг хамарсан шуурхай уулзалт зарласан бөгөөд яг тэр үед олон зуун мянган ард иргэд болон цэрэг цагдаагийнхан намын төв хорооны байрыг бүслэн гадаана жагсаал хийж байв. Олон зуун мянган хүн цугларсан тул тэд өөрсдийн хүчиндээ бүрэн итгэж намын байр руу дайран орж эхэлцгээв. Уурлаж бухимдсан олон нийт намын байр руу хүч түрэн орж улмаар өөрийнх нь өрөөнд орж ирэхээс ердөө ганцхан минутын өмнө тэрээр намын байрны дээр байрлах хувийн нислэг тэргэндээ нисэг тушаал буулгажээ. Ингээд Чавшеску өөрийн эхнэр Елена болон дөрвөн биеийн хамгаалагчдынхан хамтаар нислэг тэргэнд сууж өөмөн самун болоод буй газраас зүхтгаас өөр аргагүй болов. Тэгэхээр контентынхан дундуур та бүхэндээ хүссэн бүхнээ хятадаас үйлдвэрээс шууд захиалаад авах боломжтой Shopee Hub цэгийн сайтыг танилцуулж байна. Та хятадын 80 сая гаруй үйлдвэрийн бараанаас бөөнд нь хамгийн хямдар, хамгийн найдвартайгаар StorePay болон Pocket Zero-гоор дамжуулан хүүгүй хуваан төлөх нөхцлөөр захиалах боломжтой. Мөн карго болон хятад доторх тээврийн нэмэлт үнэгүүгээр гэртээ хүргүүл аваарай. Shopee Hub цэг.mn. Гэл бүндэн захиалчтай юм бах та. Болно штэ минь. За тэгээ Shopee Hub-аар бол хятадын үйлдвэрээс нь одоо шууд Монгол төлбөрийн хэрэгслээр захиалж ингэж болдог гэдээ байгаа. Болно штэ минь. Найдвартай ирнэ захын үнээс хямдхан байж болдсон бах та. Болно штэ минь. Энэ одоо орон нутгад хөргөж өгд юм болов? Болно минь. Болно. Миний дөө. Болно штэ. Авахыг хүссэн бүхний хамгийн хямд найдвартайгаар 21.9 төгрөгт StorePay, QPay, Pocket бүх банкны картаар төлөөд захиалаад аваарай. Ах нь хэлсэн штэ болно гэж. Энэхүү нислэг тэрэг хамгийн түрүүнд шууд л хотын хойд хэсэгт орших Снагаугих газарт байрлах Чавшескугийн хувийн эдлэн газар руу ниссэн байна. Нисэж явах замдаа Чавшеску батлан хамгаалах яамтай холбогдож хоёр нислэг тэрэг болон олон тооны цэргийн хамгаалалтыг өөрийн эдлэн дээр төвлөрүүлэх үүрэг өгчээ. Гэвч бүх зүйл хэдийнэ оройтсон байв. Цэргийнхэн түүний үгэнд дахиж захирагдахаас нэгэнт өнгөрчээ. Цэргийнхэн хэдийнэ ард түмнийхэн талд гараад байв. Нэгэнт нэмэлт хүч ирэхгүй байсан тул Чавшеску эдлэн газартаа очсон даруйд баруун зүгт байрлах Титу хотод очих тушаал буулгажээ. Учир нь тэнд өөрт нь үнэнч цэргийн анги нэгдэглүүд байрладаг байж. Гэтэл нислэг тэрэгний радиогоор нэгэн хачирхалтай гинтийн дохио ирв. Румыны агаарын нисэх хүчний ангиас агаарт нисэж буй онгоцнуудад хандаж бүртгэлгүй нислэг үлдэж буй бүх нисэх онгоцнуудыг пуужингаар харван устгах болно. Иймээс нэн даруй газарт хэмээн анхааруулга өгөв.
Иймээс тэд газарт буухаас өөр аргагүй боджээ. Чавшескугийн нисдэг тэрэг Бухарест болон Тарговын дунд орших зам дээр газарджээ. Ийхүү Чавшеску эхнэрийнхэн хамтаар мөн өөр хоёр бие хамгаалагчтайгаа өөрсдөө цааш явах ёстой болов. Нэг их удалгүй түүний бие хамгаалагчид зэвсгээ ашиглан зам дээр явж байсан машиныг зогсоож, жолоочийг нь тэднийг хамтд нь авч явахыг үүрэгджээ. Машин цуусан даруйда Чавшеску тэр дороо юу болж байгааг мэдхийн тулд машины радиог асаав. Гэтэл радиогоор Бухарест хотод дарангууллыг устгасан баяраа тэмдэглэж буй ялалтын мэдээ радиогоор цацагдж байлаа. Удалгүй хэсэг явсны дараагаар машины жолооч ир тэднийг тосгоны захад орших хуучны хөдөө аж ахуйн сургуулийн байранд нуухаар гадаа нэрэв. Тэднийг ирсэн даруйд сургуулийн өвгөн захирал балмагтаж, удирдагчаа шууд хамгийн тухтай өрөөнд оруулжээ. Гэвч гарахтаа тэрээр өрөөний хаалхыг гаднаас нь түгжиж, Чавшескуг гарах гарцгүй болгосон байв. Үүнээс хэсэгхэн хугацааны дараа гэхэд тосгоны цагдаагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ирцгээж Чавшеску болон түүний эхнэрийг баривчилжээ. Тэд эхнэр нөхөр хоёрыг ойролцоо орших цэргийн ангид хүргэн өгөв. Харин хувьсгалаар байгуулагдсан шинэ хувьсгалт Румыны засгийн газрын зүгээс Чавшескуг эхнэрийнхэн хамтаар нэн даруй шүүх хурлаар оруулж тохирох ялыг нь өгөхийг шаардаж эхлэв. Улмаар шинэ засгийн газрын шаардлагаар цэргийнхэн Чавшескуг эхнэрийнхэн хамтаар засгийн газрын мэдэлд хүлээлгэн өгөв. Шүүх хурал ихэвч Чавшескуг геноцид үйлдсэн, улс орны эдийн засгийг сөрүүлсэн, $1 тэрбум тэнцэх мөнгийг гадны банкнд хувьдаа нуун дарагдуулсан гэх мэт үндэслүүдээр буруутгажээ. Түүнийг буруутгах тогтоолыг уншиж эхлэх мөчид Чавшеску үүнийг нь сонсоод тэсэлгүй инээд автаж байлаа. Уг шүүх хурал ердөө 2 цаг үргэлжилсэн бөгөөд үнэн хэрэгтээ Чавшескуд өөрийгөө хамгаалах ямар ч эрх зүйн боломж бололцоо олгоогүй юм. Чавшеску уг шүүх хурлыг хууль зөрчиж байгаа учраас хүчин төгөлдөр байж чадахгүй хэмээн үзэж байлаа. Гэвч үнэн хэрэгтээ түүний юу гэж үзэх нь үнэндээ хиндэж хамаагүй болоод байв. Шүүхийн эцсийн шийдвэр гарч Чавшеску болон түүний эхнэр Элена нарыг гин буруутаад тооцжээ. Улмаар тэдэнд галт зэвсгээр буудуулан цаазлуулах ял онов. Мөн хамгийн цочирдом явдал нь ялыг тэр дороо буюу шууд гүйцэтгэх тушаал гарав. Чавшеску уг шийдвэрийг эсэргүүцэж өөрийнхөө тайлбарлсан боловч ямар ч нэмэр байсангүй. Шинэ засгийн газар түүнийг цааслах гэж дэндүү ихээр яарч байлаа. Ингээд эцэст нь зэвсэгт харуул ирэх үед Чавшеску харуулт хандаж эхнэрээсээ тусдаа бус эхнэртэйгээ хамт зогсож байгаад буудуулахыг хүсв. Шүүх бүрэлдэхүүн түүний энэхүү хүслийг зөвшөөрчээ. Энэ нь нэгэн цагт агуу удирдагч хэмээн тооцогдож байсан Румыны Чавшескугийн сүүлчийн хүсэл байлаа. Улмаар өөр нэгэн цэрэг хажууд нь ирэн тэдний биеийг олсоор ороож өглөв. Тэдний хэн ч үнэндээ олсоор оруулахыг хүсэхгүй байлаа. Тэд өөрсдийгөө хаашаас зугтахгүй, зугтаж чадах тийм хөнгөн шингэн хүмүүс биш гэж хэлсэн боловч цэргийнхэн тэднийг албан хүчээр хүлээж эхлэв. Улмаар шүүх хурлын өрөөнөөс гаргаж гаднах барилгын хажууд зогсоож байгаад цаазын ялыг тэр дорн гүйцэтгэхээр болов. Энэ үед эхнэр Элена уур хэлэндээ бухимдаж цаазын ял гүйцэтгэх гэж буй цэргүүдийг байдаг бүх хараалаа урсгах нь доромжиж эхэлжээ. Харин Чавшескугийн хувьд яг эсэргээрээ буюу амьдралынхан сүүлчийн хормуудад туйлын тайван байсан бөгөөд яг гал нээхийн өмнөхөн олон улсын хөдөлмөрчдийн сүлд дууг амандан аялаж эхэлсэн гэдэг. Тэгэхээр та бүхэндээ хамтран ажиллагч байгууллага болох авторгын хууль зүйн товчоогоо танилцуулж байна. Хэрвээ танд болон таны аж ахуйн нэгжид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол авторгонд хандаарай. Цаазын ял гүйцэтгсэний маргааш нь Румыны төв телевиз Чавшеску болон түүний эхнэрийнхэн цогцсыг олон нийтэд үзүүлж тэднийг үгсэн гэдгийг баталгаажуулав. Улмаар 1990 оны 5 дугаар сард Румын улс өөрийн анхны ардчилсан сонгуулийг зохион байгуулжээ. Үүнээс өмнө тус улсад хамгийн сүүлд 1937 онд ардчилсан сонгуул болж байв. Улмаар Чавшескуг унсны дараагийн 2 10-ны хугацаанд гэхэд Румын улс НАТО болон Европын холбооны гишүүн орноор элсэж ардчилсан байдлаар хөгжиж эхлэв. Чавшескугийн энэхүү амьдралын сүүлчийн мөчүүдийн түүх бол нэг талаараа гунигтай мэт боловч нөгөө талаараа дарангуйлал хэрхэн ард түмний эсэргүүцэлд сөхрөн ундгийг харуулсан бодит сургамж юм. Энэхүү дэглэмийн уналтан Румынд ардчлалын эхлэлийг тавьсан нь үнэн боловч өнөөдрийг хүртэл тэрхүү шүүх хурал яг шудраг болсон эсэх хүний эрхийг зөрчиж Чавшескуг мөн зарим хэрэгээр зориуд зохиомлоор гүтгэж хөнөөсөн эсгийн талаар хангалттай дүгнэлт одоо хүртэл хийгдээгүй хэвээр байна.
Үүнтэй холбоотой нэгэн хачирхалтай зүйл нэмж хэлэхэд манай улсад ч гэсэн цагаан морин жилийн ардчилсан хувьсгал гарч нийгэм шилжиж байв. Намын төв хорооны зүгээс ардчлалыг дэмжсэн залуучуудыг нэг бол хүчээр дарах, эсвэл тайван замаар засгийн эрхээс буух гэх хоёр сонголт байв. Хүмүүс өөр өөрсдийнхөө олон янзаар дүгнэж тайлбарладаг боловч тайван замаар засгийн эрхээс буух шийдвэрийг гаргахад нөлөөдсөн олон хүчин зүйлсийн нэг нь Румыний удирдагч Чаушескугийн гунигт төгсгөл байсан бөгөөд тухайн үеийн намын төв хорооны удирдлагууд хэрвээ цэрэг ашиглавал эргээд ийм зүйл өөрсдөд нь тохиолдохоос мөн болгоомжилсан гэж ярих хүмүүс олон байдаг. Гэхдээ хүний дотор ямар орж үзэж болдог биш. Юу бодож, юу санаж байсныг нь мэдэхгүй боловч бид бүхэн гагцгүй боддоор юу болж өнгөрснийг хамгийн сайн мэдэж байгаа. Ингээд өнөөдрийн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баяртай.